Та хин бэ? Би юу? Би зүгээр л би. Харин та тэдний хувьд хэм бол? Харин хийм бол сайн мэдгүй юм биш үү? Тэгвэл та яг одоо үүнийг мэдэх бэлэн үү? Тэглээ ах уу? Би бэлэн байна. Харин та бэлэн үү? Орой мэндэргийн үзэгчдээ их орон Монголын үндэсний телевизээс бэлтгэн хүргэдэг та сонжуулах нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлэгт сонжуулахаар за Азийн 2016 оны Азийн аварга тийм ээ бодибилдингийн Азийн аварга байгаа. Дорж огш ирсэн байгаа. За энэ өдрийн мэндийг хүргэе тань. За энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр манай нэвтрүүлэгт өөрийгөө сонжуулах зорилгыг гаргах хүрэлцээр танд маш их баярлалаа. За баярлалаа. Аха. За тэгэхээр сүүлийн үеийн бэлтгэл сургуулилт, тэмцээн оролдоо таны хувьд ер нь хэр их вэ? Хоёлоос тэр талаараа яриагаа эхлэе тийм ээ. За сүүлийн үед л одоо байнгын бэлтгэл сургалттай байна. Удахгүй одоо 3 сарын 4-өөс 6-ны хооронд Америк нэгдсэн улс болох одоо Арнольд Классик гэдэг том тэмцээн байна. За Арнольд Классик. Энэ тэмцээнд одоо бэлтжээ. Одоо бараг дэлхийн аварга уу? За дэлхийн аваргаас том тэмцээн. Дэлхийн аваргаас том тэмцээн үү тийм. Мистер Олимпийн дараа орох тэмцээн гэх юм уу? Арнольд Классик гэдэг тэмцээнд манай бодибилдинг сонирхох залуучууд бол сайн мэднэ. Тийм тэмцээнд оролцохоор одоо өдрийн 2 бэлтгэлтэй ингээд бэлтлээ хийгээл явчихна да. Таны хувьд одоо аль клубд харьяалагдчих вэ? За би одоо Голцч бизнес клубын тамирчнаар явж байгаа. Ааха. За. Тэгэхээр манай нэвтрүүлэг таныг дорж дотоод сэтгэлдээ ер нь ямар хүн бэ гэдгийг бас үзэгчдэд харуулах зорилготой байгаа. Тэгэхээр ер нь бол хүмүүс олонний танил хүмүүс урлаг спортын одоо хүмүүсийг одоо үзэгчд нэвтрүүлгээр болон тийм ээ ямар нэгэн одоо зүйлээр тэмцээн уралдаан тайзнаас гэдэг юм уу одоо үзүүлсэн дүрээр нь ч гэдэг юм уу хардаг бол яг тэрнгээр л дүгндэг. Дотоод сэтгэлдээ энэ хүн ер нь ямар хүн байд юм бэ? Ямар их төвчээр одоо хатуужлыг одоо тийсэн байна те энэ хүн амжилтуудыг гаргаад байгаа юм бэ гэдгийг бас нэвтрүүлгээрээ харуулах зорилготой байдаг. За тэгэхээр манай нэвтрүүлэг үндсэн 3 асуулттай. Хамгийн ихний асуулт бол та хэн бэ? Өөрийгөө хэн гэж боддог вэ? Нэг одоо өгүүлбэрээр тодорхойлвол. За. Мэдээж хэрэг дорж ич хүн тий хой хүн. За. Цааш нь тодорхой ярих юм бол Монгол хүн. Тамирчин хүн. За ингэж тодорхойлох юм уу да? За. Тэгвэл бусад хүмүүс таныг юу гэж боддог бол? За бусад хүмүүс намайг зөвхөн одоо тамирчин талаас нь л илүү хардаг болов уу гэж боддог. Яг тэгвэл би одоо энэ спортоор хичээлээд 15-6 жил болж байна. Тэг намайг ер нь нэг спортын юугаар л илүү одоо хардаг байхаа л гэж бодож байна. За тэгвэл яг дорж дотоод сэтгэлдээ хинбэ гэдгийг үзэгчдэд харуулахад бэлэн үү та? За бэлэн байна. За манай нэвтрүүлгийн хамгийн ихний сонжоо бол би хинбэ гэсэн сонжоо байгаа. Нэвтрүүлгийнхаа эхэнд бас нэвтрүүлэг оролцогчдоос хэлдэг л дээ. Сонжоо бол тоглоом. Ямар нэгэн шинжлэх ухаанаар 100% баталгаажсан зүйл бол биш. Гэхдээ тоглоомын аргаар хүнийг судлаж, сонжиж гаргаж ирэх нь одоо хамгийн үр дүнтэй арга байдгиймаа гэж Альберт Эйнштейн хэлсэн байдаг юм байлээ. Тэгэхээр бас хоёул асуулт хариултаар өөрийгөө хинбэ гэдгийг тодорхойлж гаргаж ирнэ. Тэгээд бас тайлан таны дотоод сэтгэлдээ хэдэн үн нийтч гэдгийг ойлгох үзэгчтэй бас хэлээд явчих юм. Хамгийн ихний асуулт бол за хоёул дэлгэцэндээ анхаарал хандуулаад хоёр гарынхаа хуруунуудыг зөрүүлж нийлүүлнэ үү гэж байна. Ингээ нийлүүлдэг штеп. За. За ингэхдээ хоёулаа энэ эрхийн хуруугаа анзаарна. Зүүн гарынт нь эрхийн хуруу, баруун гарын эрхийн хурууныг тэн дээр байвал эсрэгээр нь байвал Б гэж тэмдэглэе гэж. За анхны байрлалаар юу те? Одоо яг яасан. Зүүн гарынт нь эрхийн хуруу, баруун гарын эрхийн хуруун тэн дээр байвал эсрэгээр нь байх юм бол Б гэж тэмдэглэе гэж цаас үзүү бэлдсэн. За. 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 За дараагийн асуулт урдаа байгаа ямар нэг зүйлийг буудахаар онилж байгаа мэт дүр үзүүлнэ гэж байна. Хоёул энэ камер руу онилъя. Ингээд онилдог штэ тий. Ингээд за ингээ онилоор. За ингэхдээ та баруун нүдээ амж зүүнээрээ харсан бол эсрэгээр нь харсан бол Б гэж. За. Энэ бас их сонирм. Зүгээр хүний нөгөө рефлекс болсон үйл хөдлөл хүн мэддэггүй байна л да. Тэр дандаа яг тэр рефлексэл хийдэг. Тэрнгээр бас хүнийг гаргаж ирэх боломжтой юм сонжоо байгаа. За дараагийн асуулт хоёр гараараа илгээ тэрвэрнэ гэж ингээд тэрвэрдэг штеп. Ингээд За ингэхдээ
Зүүн гараа барууныхаа дээр тавьсан бол З, эсрэгээр нь тавьсан бол Б гэж тэмдэглээ. Зүүн гараа барууныхаа дээр тавьсан шүү дээ. Дандаа зээнээс салахгүй тий. За дараагийн асуулт. Алгаа ташнаа уу гэж ингээ хөндлөн байрлалтай ингээ алгаа ташнаа уу гэж. За зүүн гарт нь баруун алган дээрээсээ ташиж байвал З, эсрэгээр нь байвал эсрэгээр нь тий. Баруун гарт. Б. За нэг Б. За хоёулаа тайллыг үзэгчтэй танилцуулна. Хариултаа хэлээрэй та дөрөв үсгээ. Дараалал нь. З Б. 3 З 1 Б тий. За хоёул тайлал нь ямар тайлал гарч ирэх нөө? За энэ. Сэтгэл хөдлөл ихтэй эрч хүчтэй шийдэмгийн хүмүүсээ гэсэн тайлал гарсан байна. За сэтгэл хөдлөл ихтэй гинэ хэр их сэтгэл хөдлөл ихтэй? За бас ихтэй шүү сэтгэл хөдлөл. Ямар үед ер нь хамгийн их одоо сэтгэл хөдлөлийн дээд хэмжээ гэж илэрч гарах уу? За одоо энэ юу гэдэг нөгөө хөвчнөл одоо уралдаан тэмцээнд их ордог болохоор тэгэл тэмцээн уралдаанд одоо ялагдах тий ялангуяа ялах үед бол одоо сэтгэл хөдлөл их хөдлөн да. Их хөдлөл. Тайзан дээр нулимс тослуулж исэн үе байгаа. Байлгүй хав зөндөө байна тий. За эрч хүчтэй гэсэн байна. Шийдэмгийн хүмүүс гэсэн байна. За хэр шийдэмгий вэ? Шийдвэр гарах үедээ. Тий ер нь өөрийгөө бас шийдэмгий л боддог. Одоо ингээ шийдвэрүүдийг гаргахдаа ихэвчлэн одоо өөрөө шийдэх үү? Одоо хойр дотныхонтойгоо зөвлөх үү? Яг уу? Тий мэдээж зөвлөлтөн л дөө. Ээж аваас асуун, эхнэрээс асуун, зөвлөлтөн тэгээ яг уу эцсийн шийдвэрийг бол өөрөө л гаргадаг тий. За энэ хүү Санжооны тайлал таны дотоод сэтгэлтэй хэдэн хувийн чинь хоёулаа хувилъя. За. Ер нь 90% байна. 90% байна тий. Аха. За энэ бол зүгээр яг хүний нэг тийм рефлекс бас одоо жишээлбэл хүн ингэх юм боо ингэсэн байлаа хизээж нүү энэ хуруугаа ингэ дээр нь тавьдгүй юм билээ. Яг нүү рефлекс болсонгоор нь үйл хөдлөөр нь дамжуулаад бас дотоод сэтгэлийг гаргаад ирэх боломжтой юм. Сонирхолтой санаж байгаа. Санаандгүй тэг ингээл тэгэл. За. Хоёулынхны хоёр дахь үе бол таныг 30 асуулт, плиз 30 асуултаар асуух болно. Олон улсын хэмжээний мастер Ганс Үхийнд орж, бодибилдингийн спортоор 1999 оноос хойш хичээлж эхэлсэн, харин 2004 онд олон улсын тэмцээнд анх улсаа төлөөлөн оролцож байжээ. Тэрээр Монгол улсын бодибилдингийн 8 удаагийн аварга, Монголын мистер, Азийн аварга пауэрлифтингийн улсын аварга, Азийн мөнгөн медальтай мега алмата цомын аварга гээд олон амжилтыг гаргаж байжээ. Ам бол 3 эхнэр хүүгийн хамтаар амьдардаг. Түүний хань мөн бодибилдингийн тамирчин юм. Бодибилдингийн тамирчин хүний гол хоол хүнс нь уураг амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүн байдаг. Үргэлж давсгүй амт муутай хоол идэнэ гэдэг хэцүү. Гэрт зочин ирэхэд л их сандардаг да. Манай хөрөгчөнд хүн дайлчхаар амттай ам нэгч байдаггүй хэмээн хошигнж ярьж байсан байна. Шахуу юм да тий. Таны төрх таны хаар ямар вэ? За миний хаар өөртөө тийм сэтгэл хангалуун гэсэн үг үү? Ер нь харахад одоо хүмүүс одоо шөмбгөр, шүнтгөр, дуугуу, зөөвөн гэл мэл хэлдэг штэ тий. Таны төрх. Миний төрх одоо баг зэрэг 100 дөрөх юм уу тий? Аха. За амьдралын хамгийн үнэтэй зүйл. Хамгийн үнэтэй зүйл гэр бүл. Гэр бүлээ танилцуулаач үзмэ. За манай эхнэр оюун гэрэл гэдэг бодибилдингийн олон улсын хэмжээний мастер. За нэг хүүтэй битэр. Тэ энэ жил нэг хүүтэй болсон. Аав ээж болсон тий? Аав ээж болсон. За бухимдлаа яаж илэрхийлдэг вэ гэж? За бухимдлаа ерөнхийдөө зааланд орж ирч хүчтэй бэлтгэл хийжлээ. Тэгээ бухимдлаа гаргана. Бухимдлаа илэрхийлнэ. Бухимдлаа илэрхийлэхдээ ерөнхийдөө би нэг чимээгэл болчдөг. Тий. Догвол болчдөг. Тэр бол ер нь бухимдлаа илэрхийлж байгаа айгүй энгийн одоо тухайн байгаа газар айгүй эвтэйхэн хэрний бас цаад таныг бухимдуулаад байгаа хүмүүс яагаад байгаа мэдтгэхгүй хэвчээ бах тий. За амьдралтаа мөрддөг зарчим. Амьдралтаа мөрддөг зарчим. За юмыг яг цаг тухайд нь хийхийг одоо эрмэлздэг. Тий одоо би бол бэлтгэлийг бол яг л цагт нь хоолоо яг цагт нь юу гэдгийг одоо бүх юмыг цаг тухайд нь тий биелүүлэхийг эрмэлздэг. Аха. Сайхан зарчим байна тий. За тогроо янзын хүүхэлтэй дууны нэг бадгийг дуулж өгнө гэж энэ үйл хөдлөлтэй. Тогроо янзын хүүхэлтэй гэдэг дуудаг шүү дээ. За сайн мэдэхгүй нэ. За тэгвэл чигчин чинийхнийг дуулчихдаг хөө. Мэдэхгүй байхгүй ш. За чигчин чинээ бишээ. Чихээ өөрөө угаая. Тимэхөө
Гоё. За баярлалаа. Хүүхэд нь олон хүүхэд багцыг авсан байна. Дараагийн асуулт уурлагаараа нүүрэн дээр чинь тодордог шинж. Уурлагаараа хөмсг зангиддаг. За. Тийм үү. Тий. Ер нь өдөр тутамдаа хэрэг ууралж. Ер нь аль болохоор Бухимдалтай зүйл хийх. бухимдалтай зүйл мэдээж хэрэг одоо стресс ихтэй л шүү дээ. Гэхдээ аль болохоор одоо тийм уурлахгүй хичээдэг. Яагаад вэ гэхээр одоо уурлахаар ч одоо хамаг бие эдэсүүд өгдөг тий. Тэгээд ер нь уурлахгүй гэдэг. Тамирчин хүний сэтгэл зүйтэй бас их Тий. холбоотой байдаг баг. Аль болохоор өөрийгөө барьж одоо тайван байх хичээдэг. За. Амьдралаас хамгийн үнэтэй олж авсан зүйл. Үнэтэй олж авсан зүйл. За бас л одоо гэр бүл хэлчих юм да тий. Эхнэр хүүхэд. Одоо хоёулаа яг фитнесийн тамирчин бодибилдингийн тамирчин тийм ээ. Ер нь хоёр гэр бүлийн эхнэр нөхөр хүн бодибилдингийн тамирчин байх нь давуу тал болон сул тал нь юу вэ? За миний бодлоор нэг сул тал гэдэг юм ажиглагддаг. Тэгээ одоо битэрч Хоёулаа хамт бэлтгэлээ их үү? тэгээ хамт үлдэлийн одоо 8 жил болж байна тий. За тэгэхээр ер нь давуу талууд гэх юм бол маш их одоо хоол нэг яг нөгөө фитнес хоолойд нь давсгүй одоо дахианы чээж мах тэг зөв хоолны дэглэм бэлтгэл нэг ажил нэг л авчихсан. Тэнийг нэгийг их ойлгодог. Одоо гадуур дотгошоо тэмцээн орлоонд явсан ч гэсэн одоо хамтдаа явчихсан. Тэг нэгийгээ дэмжин яа нэгийнхэн дутуу сул талыг хэлж өгнө. Тэгэхээр Нөгөө хүсэл сонирхол одоо хоол хүнс гэл бүх тэг бүх юм нийлж байгаа байхгүй юу тий. Тэр яг нэг хүн шиг байдаг байх. Тий тэгэхээр бас нөгөө амжилт гаргахад илүү төхөм юм болов уу гэдэг. Ямар нэгэн хүний амжилт гаргаж байгаа тамирчны амжилт гаргаж байгаа үндэс нь бол яг гэр бүл гэдэг. Тий мэдээж яг гэр бүл гэдэг байхгүй юу. Хэмжиж явбал. Тэгэхээр таны хувьд яг 10 хэд жил болж юм гэсэн бэ? Би одоо 2000 анх бол 2000 оноос яг бэлтгэл бол хийж эхэлсэн. За тэгээд 2003 онд одоо аврагын дөрөвний дэсролыг бодибилдингийн багш дасгалжуулж төгссөн байгаа. За энэс хойш л яг мэрэгчлэрийн тэг ингээд тууштай 16 жил болчихж байна. 17 жил болчих тий. Маш урт хугацаа шүү тий. За өөрийнхөө чимдэг зүйл. Хамаг чимдэг зүйл. За одоо энэ гаргасан амжилтны одоо авраг тий. Одоо амжилтууд юм уу гэж боддог тий. Амжилтуудаараа амжилтуудаараа зүгээр дамжуулаад тэр хүн бас үнэлэгдэх бах тийм ээ. За багийн хоч. За дэлдэн дөрчлээ гэсэн. 10 жилийн айл сургууль төгссөн. 10 жилийн Дундгуй аймгийн 1-р сургуулийг төгссөн. За дэлдэнд орж идэг хочтойсэн шүү дээ. Энэ их дэлдэн байсан. Тий. Одоо ш баг зэрэг дэлдэн л байгаа. За ямар хүнд хамгийн дургу вэ гэж. За одоо ховын хичээдэг юм даа айгуу дургу дээ. Өдөр тутамдаа тийм хүмүүст их таарлаж чинь. Таарлцсан үед яах вэ? Таарлцууд нэг тэгж одоо юу гэдэг аль болохоор хол байхыг хичээдэг. Тэгээ таарлтнаа таарлтна. Зөндөө хүмүүстэй таарлтна. За хөмсгөө өргөд нүдээ томор харж үзүүлнэ үү гэж. Хөмсгөө өргөд тий. Ингээд За баярлалаа. Кайф авдаг зүйл. Кайф авдаг зүйл хөдөө. Хөдөө яа. Тий, хөдөө гоё. Бэлгэлээ хичээл гоё. Бид нь битэрч одоо болж өгвөл гэр бүлэрээ бэлгэлээ хичээл зав гарвал хөдөө гарч кайф авдаг. Амарч тий. Монгол гоё штэ. Одоо жишээлбэл хөдөө явахаар хоолны дэглэм алдагдах одоо тийм бэ тийм бэлтгэл. Хоол авч явна штэ. Байнгын л тамирчин бол тий бэлдээл аваа. Тамирчин бол хизээд нэг л одоо бодибилдинг фитнесийн тий бодибилдингийн тамирчин бол хоол ерөөсөө 50%, бэлтгэл 50% байдаг учраас Яг тэнцүү. тий тийм учраас хоолоо ямар ч үдл аваа явчих шээ. Одоо жишээлбэл хамгийн зөв хооллолт гэхээр одоо яг фитнесээр хичээлж байгаа эсвэл ер нь одоо жингээ хасъя гэж байгаа хүмүүс хамбал зөв хоолтонтой юу байх вэ? За хамгийн зүгээр энгийн юу тий. Одоо уураг нүүрс усны хэрэгслийн тэнцүү байх хэрэгтэй. За уураг гэхээр одоо мэдээж хэрэг манайхан одоо шарсан урсамаа багсгаад за уураг гэхээр одоо махан төрлийн сайн хэрэгтэй. Бараан мах одоо Монгол хөрийн хаан мах тий шарсан биш Монгол хөрийн хаан мах байж болно. Монгол малын мах ер нь хязээд буруулахгүй. За тэгээд өндөг нүүрс ус аюунаас авчруулахыг бол одоо зөв хүнснээс авах хэрэгтэй байхгүй юу? Гурвалж мутаа ажиллаж байна. Овёос ажиллаж байна. Жимс ногоо гэд. Заавал одоо хэрэггүй тэр амттай хуурсан шарсан юмнаас аль болохоор татгалзах хэрэгтэй. Одоо жишээлбэл хийж өссөн ундаа шоколад гэдэг. Одоо хүний биед ямар ч хэрэгцээ байхгүй. Тэгэхээр нэвтрүүлэг үзэн суугаа үзэгчид манаас зөв хоолтын талаар мэдсэн бах. Ямар хамгийн гол нь уураг нүүрс ус хоёроо тэнцвэржүүлэх юм бол жин нэмэхгүй эрүүл байх нь шүү дээ тий. За баярлалаа зөвлөгөө өгсөн. За дараагийн асуулт таны хамгийн дуртай дуу
тэр дунд ямар дурсамжийг эргүүлэн авчирдаг вэ гэж танд? Хамгийн Дуу болгон дуртай ямар дуу. нэгэн дурсамжийг агуулж идэг шүү дээ хүнтэй. Тий. Хамгийн Ерөнхийдөө би энэ хор томтлогийн дуунуудыг одоо аягүй сонсдог. За. Тий. Тэгээд яг нөгөө аавдаа би хайртай гэдэг дууд шүү дээ. Тий. Нэг нэлийн дээр гарч ирсэн одоо бараг 2009 он гарч ирсэн. Яг тэр үед би нэг оюутан байсан. Яг сангийн аж ахуйд ингээд. Яг нэг оюутан байхад яг тэр дуу яваал ингээд нэг намрын бороо энэ зөөлөн шивэрхэд юм их гоё. Зөөлөн шивэрхэд авмандаж дуртай насыг зөвж буцаар байгаа шүдэт хайртай. Нөгөө сангийн аж ахуй дээр яг юу тийм таарсан цаг үед тийм нэг гоё дурсамж үлдээсэн юм доо. Ерөөсөн яг үлдсэн байдгийг. Санаас гардаггүй. Одоо тэгэл тэр дууг сонсохоор яг яг тэр үе тухайн нөгөө харагдана, тий нөгөө оюутан байсан яг нөгөө сангийн аж ахуйд байсан яг үе нэг шууд харагддаг. Дундгой аймагт төрж өссөн гэсэн чинь тийм Тий. ээ. Ер нь мал ахуйтай хэр их ойрхон байсан бэ? За яг хүүхэд байхдаа яг зуны амралтаараа нэг хөдөө гадаа явна. Гэхдээ тийм ч бас их яг хөдөөний хүүхдүүд бол тийм ойрхонс байгаагүй. Аймгийн төв дээр байсан тийм. За та сандрахаараа ямар үйлдэл хийдэг вэ гэж? За сандрахаараа одоо баг зэрэг ээлч гэдэг юм болоо. Гэхдээ гайгүй тий. За тэрийг ер нь тэр сандралаа яаж давдаг юм бэ? Яаж тайвшруулах вэ та өөрийгөө? Хэсэг хугацаанд зүгээр ярихгүй ч юм уу, яах ч юм уу тайван ингээд Өөрийгөө дотроо тавьчих. чимээгүй тий дотор тавьчих. За таны хамгийн дуртай киноны хамгийн дуртай хэсэг гэж? За Титаник кинод шүү дээ. Одоо хүн болов мэдэх болтой. Тэрний яг нэг онгоцон дээр ингээл нэг хэсэг гэдэг шүү дээ. Одоо нэг тийм их гол юм хэрэгчлэгтэй. Тэгээ яг тохоо үедээ ямар юу ч бодохгүй одоо ямар бүгдээс нь чөлөөлөгдөд ингээ. Нэр их гоё хэсэг шүү. Хүн болгон дуртай, бахан болгон үзсэн бах тий. За таны хамгийн анхны болцоо хаана болцож юу хийж байсан бэ гэж? За анхны болцоо гэж одоо Эхнэртэйгээ хамгийн анх болцож байсан аа бас дурсыг тий. за тий. За би нэг тайхар клубт одоо тохойд багш идэг байлаа. За эхнэр маань одоо фитнес нөгөө гишүүнээр орж ирсэн. Яг суралцагчаар тий. хичээлчээр тий. Тэгэл бүтээч чинь тэр үеэс танилцаал энэ байнга болсон да. Тэгэл нэг одоо болцдог газар бол одоо нөгөө фитнес л болчих. Манай эхнэр ч одоо нөгөө фитнест явна гээл гэрийнхэндээ хэлээл фитнесээр очдөг. Би болохоор ажлын цаг өнгөрсөн байсан гэсэн фитнесээр хэлэхэд одоо фитнес дээр л их болцдог гэсэн юм одоо. Тийм байна тий. Тэр л одоо анхны болцоо таарч байна да. Та хамгийн анх ер нь бол нөгөө дасгал хөдөлгөөний юм ер нь зааж өгч ирсэн гэж болох уу? Болно. Тий. Одоо багш нь гэж болно тий. Анхных нь багш нь гэж тий. Тайхарт явж гэлсэн. Их сонирхолтой болцоо байсан баха. Тий. Тий анх. Өөр хүмүүсийнхээс арай өөр. Тий. Хүмүүс ч одоо хамгийн анхны болцоон дээр мэдээж яг уулзаал, кино үзээл, нэгнийхэн тухай ярилцдаг л хаа л да тий. Тэр таарийн хувьд бол шал. Тэр хувьд ч нэг арай өөр. Ерөөсөө ингээд эхнээс л тийм манай эхнэрсэн тийм дуртай болчихсон нөгөө фитнест эхнээс л тэгэл одоо юу гэдэг юм бид нар чи яхаараа нэг тийг кино мөн үзээд нэг яхад байхгүй. Тэгээ нөгөө тамирчуус болохоор ойр ойрхон хоолод нь тэгээд ойр ойрхон их хоолнд л ордог гэсэн. Тэгээд эрт амарн ерөөсөө эхнээсээ эхлэл нэг тийм аягаар айгүй зөв гуйлтралаар явчихсан. Зөв гуйлтралаар явчихсан тийм. Амьдралын зөв хэмнэлээ. За хамгийн сүүлд гомдоосон хүнээс уучлалгох боломжийг бид олгож байна. Хамгийн сүүлд гомдоосон. За Хүн өдөр тутамдаас мэдгүй хэрнээ хүмүүсийг бас гомдооцсон. Чи тэгэхэд ихсэж гэсэн чинь та өөрөө мэдгүй гэсэн үнэ цаад хүн гомдсон байдаг тохиолдол маш их байдаг. За хамгийн сүүлд гомдоосон хүн гэхээр Нэг амар сүртэй биш ч гэсэн нэг зүгээр нэг жоохон үл ялаг ойлголцлоос ч юм уу. За яг зүгээр нөгөө би нөгөө бэлтгэл хийхээр хүмүүстэй нэг яриад чаддаггүй. Тэгэхээр яг өцөгдөр юм байна. Голц чим фитнес клубтэйгээ бэлтгэл хийгээд байжсэн. Энэ хүн ирээд ингээл яг бэлтгэл хийж яхад юм асуугаад байхгүй юу? Одоо ширхэл ингээл төвлөрсөн ингээл хүч гаргаад амар ингээл ийгээд байгаа шүү дээ. Яг хажууд ирээс асчаал энийг яаж хөдөх үү гэл ингэдэг. Тэгээд тэрэн дээр би нэг уучлаарай би бэлтгэл хийж байна. Чи бэлтгэлийн одоо бус үеэр тэгээд ядаж н амарч яхад нь ингээд асууж вэ гэдэг нэг жоохон хэвгүй. Яг нөгөө хийж хахад асуугаадсан шүү дээ. Тэгээд тэрийг нэг эвгүй жоохон эвгүйгээр юу гэдэг юм жоохон хэлчихсэн. Тэгээд тухайынхаа эмоцоор тэгээд
тэрэнд уушлаарай. Тэрэндээ хэлий те. Тэр тохойд одоо бэлтгэл хийжсэн тэг жоохон тохой эмоцоор хандчихжээ. За тэр хичээлэгч бас тэр хичээлэгчээс уушлуулж байна. Гоохынаас хүлээж авч байгаа ах гэж бодож байна. За таны амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр. За миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр бол энэ тамирчин болох болсон. Би ч одоо бас нэг багшин дээдийн нэг түүхийн багш болох гэж бас үзчихсэн. Тэг ингээд сурах гэж одоо ингээд шийдвэр гаргах гэж тийшээгээ өгнө орчих гэж яг тийшээ орцсон байсан. Яагаад түүх? Гэхдээ одоо яг нэг түүхийн багш мэдхгүй 10 жил одоо хойд сонирхож байсан юм уу? Бас одоо нэг бодибилдингийн нэг биндэвний сургуульд орох гээд тэгээд ингээ өөрөө юугээ авраг биндэвний дээд сургууль анхаарч одоо бодибилдингийн багшаар орж энэ бол зөв шийдвэр үү тий одоо эргээ бодоход одоо би түүхийн багш хийжсэн бол одоо мэдхгүй одоо ямар ч тий нэг түүхийн 10 жилийн багш байх байсан байх тий. За таны хийхийг хүссэн хэрнээ хийж чаддгүй зүйл. Хийхийг хүссээр нэ хийж чаддгүй зүйл тий. Хүн болгоныг тийм дотроо бодсон зүйл гэдэг ш. Яг ингээл хийх гэхээр нэг саад гардаг эсвэл арай нэг өөрөө нэг юм шууд орч чаддгүй нэг тийм зүйл байдаг юм байл яг хүн болгоо. Хийхийг хүссээр нэ хийхийг чаддаггүй зүйл. Юунд явах их дуртай байдаг л та. Даанч зав ардаггүй. Юу? Одоо нөгөө юу гэдэг штэ. Гимнастик гэдэг штэ одоо тийм нэг уян хатан болж игэл одоо тий яачихсан одоо гоё ингээд нэг хажуурнаас нэг давхар сонголттой нэг соёлт мөлт иргэждэг тий. Тэр айгу сонирхдаг л доо. Гэвч яагаад зав гарч өгдөггүй тий. Яа зав гаргыг бол гаргах л байх л та тий. Тэгээ бас яг нэг асуултанд хариулт. Яг хүсээд байгаа юм. Хүсээд байгаа юм ингээд яг өөрөө ингээд зориод очтдгүй ч юм уу бодол нь байгаад байгаа гэдэг. За явна да. Тэрийг сорно да. Тийм багшаар заавна да гэл ингээл. Тий. Тэр юм болов. За ямар ч гэсэн та тэгвэл бодлоо үйлдэл болгоорой. Би зөвлөмөрөө. За таны та ихэвчлэн хитэн цагт босдог бай. Би 7 цагт босдог. Өглөө болгоо. Тий, өглөө болгоо 7 цагт. 11 өнгөрөөгөл 12 их тунтан да. 12. Хүн өдөрт ер нь хитэн цаг одоо тамирчин хүн ялангуяа. Тамирчин хүн тий 7-8 цаг унтах хангалттай шүү дээ. Бас их хийх унтах ч одоо бие назар орчин тий хангалттай сэргсэн байдаг байхгүй. Хамгийн гол нь унтах цагтаа л унтах хэрэгтэй. Шөнийн нойрыг л алдчих болохгүй ба. Түүнээс их унтсанараа тэгж юм болохгүй. Өдөр тутал унтаал байдаг шүү дээ. За идэх дуртай хоол. Миний хамгийн идэх дуртай хоол ерөөсөө хоошор. Хоошор. Тий. Даанч одоо харамсалтай тэрийг айгүй баг иддэг тий. Ямар харамсалтай. Амар ингээд хоошор идсэн үедээ та яах вэ? Айгүй гоё кайф авах шүү дээ тий. Тэгтээ яг хүссэн болгон хүссэн үедээ идэж чадахгүй үстэй тий. Хүсүүд идэж чадахгүй юм чинь хөвчлэн тэгэл одоо тэмцээн оролдоонтой нэг дэглэн барьцсан үед таарал ерөөс идэж чадахгүй шүү дээ. Жилд нэгээс 2 удаа л идэж байгаа юм да тий. Бүр нэг наадмаар нэг тэмцээнтэй таарад. Тэгээд ингээд бүр яг л бүр хоошор идэх санагдав. Тэгээд гэртээ нэг өөрөө ингээд хар мах татчихад бүр тэгээд хар гурлаар тэгээд ингээд нэг хоошор хийж идэх нэг кайф авч байл. Тий. Бас хэцүү юм тий. Тамирчид одоо ингээд тэмцээний өмнө нас 24 цаг маг энэ гэл нүүрс усаа хүртэл хасдаг юм байна тий. Тэгээд тэр бол маш их хэцүү. Тэгээд яг дараа нөгөө баг нөгөө идэх хоолныхон жагсаалтыг эсвэл тэмцээн дуусныхан дараа идэн гээд ингээд идэх юм аваад очдөг юм л амттай юм тэр юм. Айгуу тийм хоолны дуршил ихсчдэг. Баян нөгөө хоолны дэглэн барьдаг болохоор толгойд нь ерөөсөө нэг хоол тийм амттай хоолол ичээсаа яхасаа гэл. Таны амьдралын хамгийн сэтгэл гонсойлгон мөч юу вэ? Сэтгэл гонсойлгон мөч. За яг ингээд хүссэн өөрөө ингээд айгуу тийм бэлтгэл сургалтаа сайн хийчихсэн дээ. Тэгээд өөртөө аюу итгэлтэй тийм маш нэг тийм үед байсан л та. Гэтэл одоо тэр үед яг хүссэн амжилтанд хүрч чадаагүй ямар нэгэн гадны хамаарлаас болоод нөлөөллөөс тий. Шудраг бус байдал. Тийм үед бас санаас нь гардаггүй. Ингээд байгаад идэх тий яг явна тэгээд л гаргал байна. Одоо нэг тийм одоо яг өөрөөс хамаараагүй зүйл болохоор л ингээд гардгүй л би ч одоо багцсан юм нэг мартчихсан. Хэрвээ таны байшин шатаж байвал ямар эд зүйлээ хадгалж үлдэхийг хүсэх вэ гэж байна? Хамгийн түрүүндөө тий. Эд зүйл. Эд зүйл би бурхнаа. Тий. Тэг шүтэлтэй. За. Тий. Буддын шашин шүтдэг тий. Манай гэрт бол одоо олон бурхад байгаа. 10-наас байнга бурханд амгалан. Хамгийн түрүүнд би бурхнаа л. За. За бидээ байнга авч явдаг зүйл. Бидээ сахиусаа байнга авч явдаг. За бидэнд нэг нууцаа хэлнэ үү? Нууц. Үзэгчдийн мэддгүй нэг нууцыг хэлье хоёлаа.
Би ер нь ингээд ямар ч тэмцээнд олон жил тэмцээнд орж байгаа шүү дээ. Одоо тодорхой хэмжээний туршлагатай ялсан байгаа. Гэхдээ би тэмцээн болгонд орохдоо л ингээд айгүй тийм. Одоо сандардаг юм уу тэгдэг. Тэрийнх нь гэхдээ тайзнаар гараад эзэрч илэрхий одоо хүн харахад бол айгүй тийм тайван инээсэн нүвтэй ингээд дотроо л айгүй тийм юу гэдэг. Тэгэхээр хүмүүс харахаар гайхдаг. Чи ч одоо харахгүй туршлагатай тамирчин энэ өөр тайзнаар гараад ерөөс ингээд поз очгоо ярих юу гэдгийг тийм сандарсан юм дээр харагдахгүй тэргээл өгүүлтэй энэ чин дотроо л айгүй асар тий тэр бол одоо ноц юм уу тий Сандралаа бас их сайн дарддаг. дарч чаддаг тий. Тий. Аха. За та хэр уярамтгай вэ? Одоо дунд зэрэг гэх юм уу да тий. За уярна өнөдөө байлгүй хөө хүн юм чинь. Кино үзээд ойлдгоо. За арай болдгоо. Ойлдгоо юу? Тийм тохиолдол байхгүй. За ер нь их байхгүй болоо да тий. Гэхдээ яг мэдээч хэрэг сэтгэл хөдлөн тий уярна. Гэхдээ нэг амар ч явуулж ирэх баг. Аха. За. Та өөрийгөө ямар чимстэй зөвлөх вэ? Ямар вэ? Жимс хэлбэрийг нэлээд юм уу тий? хэлбэр амт чанар. За зүгээр амт чанар гэх юм бол одоо алим гэх юм да. Ногоо алим хүн тий час хийсэн. Эсэглэн час. Тэгсэн хэрнээ цаагаараа чихэрлэг. За. Хүмүүс таны талаар юу гэж магтдаг вэ? Хөдөлмөрч тууштай тий олон жил одоо амжилт их гаргаж тууштай явж нэг одоо юу хаяхгүй ингээд явж байна. За. Таны амьдралдаа хийж байсан хамгийн галзуу солиотой үйлдэл юу вэ? За. Саяхан юм уу да. Тэр л одоо миний хамгийн галзуу солиотой үйлдэл гэж болох юм байна. Би тэр ингэсэн юм. Америк руу ерөөсөө анхудаа явж байгаа байхгүй нэг 2 жилийн өмнө хинжтэйг тэгэхдээ тэрийг ерөөсөө тэр шийдвэрийг зүгээр л ингээд ярьж ирсэн л хоёлаа. За юу яа. Америкт үзэх үсэн Мистер Олимпиад одоо бодибилдингийн хамгийн том тэмцээн Лас Вегаст 9 сарын 15-аас 16 жил болгон болдог. За энийг ерөөсөө үзэх тийм мөрөөдөлтэйсэн. Тэгээд хоёул тэр шийдвэрийг ерөөсөө нэг ярилц сууж зүгээр суужгаал гаргацсан. Тэгээд тухайд нь одоо онгоцны нөгөө Америк элчмэрт орооч байсан тийзмээс ерөөсө бүх юм л байсан. Тэгээ ажил мэлээ ямар ч чөлөө авсан тийм байхгүйсэн. Тэгээ шууд ягаал шийдэл. Тэгэл явчихсан ерөөсө. Тэгээ явснаа босож эргэж ирэхгүй. Тэжин амьдрий. Тэгээ 2 сар болчихсон. Ерөөсө тэр ямар тийм юугүй. Төлөвлөгөөгүй юм да тий. Бүр хүмүүс гайхсан. Гэрийнхэн хүртэл гайхсан. Ээж аав хүртэл. Юу болж таарч харалцгүй яа. Тэр үстэй нэг гинтийн галзуу шийдээс. Ямар хэсэн бэ очоо тэгээд амьдрах. Үнэхээр боломжийн санаа. Боломжийн сайхан тий. Тэнд бол. Одоо тэгээд энэ чинь хүрээд ирсэн тийм Монголд амьдарч ирсэн. Монголд. За хамгийн сүүлийн асуулт хэрвээ та үл үзэгдэгч болчих бол юу хийх вэ? Хаана очих хүсэх вэ? Үл үзэгч болчихвол хамгийн түрүүнд за хүмүүс туслахыг бодох юм болоо тий. Харагдахгүйгээр туслах. За харагдахгүйгээр туслахыг бодно да. За их сайхан хариултанд баярлалаа. За 30 асуултанд хариулсан байгаа. Хариулахад ер нь ямар байвдайчгүй яг өөрийнхөө хариулсан та? Тий, яг л өөрийнхаараа гинти асуултанд хариуллаа. За Доржин огшийн хувьд бас яг бодибилдинг гэхээс илүү бас нэг өөр төрлөөр бас хичээллэж бас амжилтуудыг үзүүлж исэн гэсэн шүү дээ. Тэр талаараа хоёулаа сүлгчтэй болцсон. Тэгээ би бас нэг пауэрлифтинг гэж одоо хүчний 3 төрөлтийн спорт гэж байгаа. Энийгээр одоо бас олон жил хичээлж байна. За улсын аврагтаа нэг 4 удаа төрүүлж исэн. Азийн аврагаас мөнгө хүрээлэн медаль авч исэн. Одоо нөгөө бодибилдинг энэ хоёр спорт маань хоёр өөр спорт ингээд бодибилдинг нэгний амжилтанд буурчих гэдэг. Нэг бол нөгөө пауэрлифтинг амжилт буурчих гэдэг. Ингээд бодибилдингийн спорт сонгосон хөөсөн хүн бас хэвчээ шүү дээ тий. Тэгэл ер нэгийг сонгосноо. Тэгсэн тэгээд бодибилдингээ сонгосон да. Одоо энэ зураг бол таны хэдэн оны зураг вэ? Энэ 2014 оны улсын аврагын зураг байна. Тэгээ одоо 3 жилийн өмнө. Тийм байна тий. Аха. Одоо энэс ер нь таны биед өөрчлөлт орсон зүйл ер нь байх уу? Байлгүй яах вэ? Одоо би энэс хойш чинь Америкт бас 2 сарын хугацаатай мэрэгжлийн тренер бэлтгэдэг тийм сургалтанд хамрагдсан. Тий. Мөн одоо дэлхийн 5 удаагийн авраг одоо Боби гэдэг манай найз өгдөг. За манай бодисэн ч мэдж байгаа. За энэ хүнийг одоо Монголд 3 дахь удаа авчирч байна. Тэгээд одоо байнгын одоо бэлтгэл сургалтад зөв хийх, тий, зөв хооллох юм дээр одоо өөрөө судалж сурах тий. Өөр дээрээ бас тэрийг туршиж. Тэгээ ер нь мэдэхгүй юм их байт юм лээ. Зөндөө олон сайхан юм мэдэж авсан. Өшөө цаашдаа ч мэдэх юм зөндөө байгаа гэж бодож байгаа. Та
та манай үзэгчдэд нэг ингээд нэг булчингаа харуулж Булчингаа? үзэх үү? Тий. За. Тэрээ дургацгүй бол Болно. ингээд сууж байгаа айлд нэг булчингаа Сууж байгаа л хараач, тий. Сонирхож Бас магадгүй. тайлбарлах нь. Тийх үү. Тайлахгүйгээр сайн харагдахгүй юу? Хэвлийн булчаар болох уу? За тэгээ хөвлийн булчин харъя. Вау! Одоо нэг чинь 6 pack гэдэг штэ тий. Үнэхээр гоё гарсан байна. За одоо ер нь бол яг ингээ хөвлийн булчин гарах ер нь хамгийн хэцүү юм шиг. Хоол маш их чухал аа. Тий, ерөөсөө л хоолтой холбоотой дээ. Аха. Манайх ингээл хэдэн мянга давтаал тий ингээл хамаг хүчин бараал ингээл би 1000 гэж тэсэрний хөвлийг харахгүй гэдэг. Тэр чинь цаана зүгээр хоолныхаа юм зөв бариад тэгээд дасгалаа зөв мэдрээ хийчих хангалттай байдаг байхгүй. Тэгэхгүй манайх дэмий юм хүчин гарцаад байдаг. Аа за. Жайг нэрээ. Хамгийн Хөвлийг гол жуул нь давтах биш хамгийн гол нь мэдрэх нь чухал юм мэдрэх нь тий. Хөвлийг жуул зөвхөн хөвлийн булчингаал мэдэр. Гарны булчин иж байгаад гарын булчингаал мэдэр. Гэхдээ босд бүх юмд оролцуулаад тэгээд хэрэн давхар орно ингээд тэгээд ерөнхийдөө жоохон буруу хийгээд ивэл нөгөө хайрын хүчээ гарсаж байгаа байхгүй. Тэгээд үр дүн гарч ирдэг. цаг зав өөрийн хүч тэгэл хамаг юмал гарддаг нь шүү дээ тий. Нэгэнт хийж байгаа юм чинь зөв л хийх хэрэгтэй шүү дээ. За баярлалаа манай үзэгчид булчингаа харуулсан. За зүгээр. За хоёулын 3 дахь үе бол манай нэвтрүүлэг Icon-ийн сайттай хамтардаг. За код сонжогоор таны сонжих болно. За таны зан чанарыг ямар даавар тодорхойлдог вэ гэсэн сонирхолтой За юу байна сонжоо байгаа. За хувь хүний зан чанарыг Тэмдэглэх үү те? тодорхойлдог. Уг хоёулын шууд юун дээр хэмжээнээс шууд бөглөөд автоматар бөглөөд явчихна. За нийт 8 асуулттай байна. За эхний асуулт. Риск буюу эрсдэл гэдэг үгтээ аль зураг нь илүү тохирох вэ гэж байна. За. Хоёлаа зургийг сонгох юм байна. За. Эрсдэл гэдэг үгтэй л. Эрсдэл хийж байгаа хүмүүсийг л сонгох юм байна. Хоёлаа энэ зургаар дамжуулж. За эхнийх нь бол маш их юм айдас хүйцэд авцсан. Тийм байна. Хоёр дахь нь бол бас нэг тийм дургуй юм хүчээр хийлгэж байгаа. Тийм хөтөлтэй байна те. Гурав дахь нь бол тамирчин юм аа да. Тамирчин Сүүлийн хоёр юм бол тий. тий. Тэгэхээр одоо Алийг сонгох уу? Сүүлийн хоёр ч одоо эрсдэл хийх ч одоо тамирчин ч нэг эрсдэл мэдээж байна. Миний бодлоор одоо эхний зураг юм болов уу? Эрсдэлтэй хийх гээд буруу юм байна үгүй нүг л хэрэгэлзээд байгаа юм бол тэ тий. За энэ сонгох. За тий. За тэгээ. За. Inspiration буюу урам зориг гэдэг үгтэй аль зураг нь илүү тохирох вэ гэж байна. Урам зориг. Тий, урам зориг. За, хоёр дахь зураг нь илүү тохирох юм дөө. Хоёр дахь нь гоё зураг тий. Энэ бас жоохон нөгөө говь цөл мөлөх шүү тий. Тийм Таас байна, говь төрсөн энэ илүү толгой яригч тий. Тасч штэ. Нөгөө баялан гоё зураг. За, гин буруу гэдэг үгтэй аль зураг нь илүү тохирох вэ гэж байна. Гин буруу. За, хамгийн ихэнд бол шоколадтай кейк байна. Хоёр дахь нь бол аялагт явах гэж байгаа маа да. Гурав дахь нь одоо яаж байгаа? Дөрөв дахь нь бол мэдээж нөгөө алкоголны төрлийн зүйлүүдийг тавьсан баг шүү. Гин буруу. За, дөрөв дахь нь. Дөрөв дахь нь таны хувьд ер нь алкоголны хэрэглэл юм хэрвээ? Алкогол хэрэглэхгүй дээ тий. Хэрэглэхгүй юу? Мэдээж бас дэглэмтэй байгаа үед бол бүр хэрэглэхгүй. Тий, бүр хэрэглэхгүй. За, бодит байдлаас зүхтах гэсэн үгтэй аль зураг нь илүү тохирох вэ гэж байна? Бодит байдлаас зүхтах. За, эхнийх нь бол ванд орж ийн, хоёр дахь нь ном уншиж ийн, гүйж байна, мэдээж тамирчин бол та тий. Хамгийн сүүлийнх нь бол унтж ийн. Одоо энэ нөгөө бодит байдлаас зүхтах гэдэг нь одоо ямар нэгэн зүйлээс нэг холдохыг ганцаараа байхыг илүүд үзэхээрээ бухимдсан үедээ ч юм уу. Тий, тиймэрхүү утгатай. Тиймэрхүү утгатай юм шиг байна тий. Тэгэхээр надад тэр гүйж болор юм лөө. Түрүүн бас хэлжсэн шүү дээ бодит байдлаас. Одоо ер нь ийм уур бухимдлаа ч юм уу бэлтгэл хийж өнгөрөөдөг гэж тийрээс гарч ирж байгаа шиг байна. За. Хайр гэдэг гэсэн үгтэй аль зураг тохирох вэ? За сайхан зургууд байна. Гэхдээ бас өөр өөр юм тий. Хамгийн эхнийх нь бол цаана хайртай хос, наан ганцаарцсан хүн байна тий. Хоёр дахь нь бол мэдээж яг хоёулаа байгаа хос байна. Гурав дахь нь нөгөө аялаж яг хоёулаа цагийг өнгөрөөж байгаа хос юм шиг байна. Урт удаан хугацаагаар. Тийм байна. Тэ хамгийн сүүлийнх нь миний бодлоор нэг тийм дурлсан бүсгүй юм уу да? Юм болов? Тийм байна те талын дараа. За хайр гэдэг үг шүү дээ. Тэгэхээр хайр ихэр миний бодлоор гурав дахь нь болов уу? Гурав дахь нь л юм гоё тий. Гэсэн тий. Тэр дахин бас Парисын цамхаг цаан харагдаж байгаа шиг тий. Хайрын хувьдаас их аялдаг гэж хэлж байна. Бас энэ зураг та нэг сайхан санагдаж байна. Нэлийн олон орноор аялсан шүү. Тэгсэн үү? Хамгийн гоё дурсамжтай аялал ямар аялал вэ? Хамгийн гоё дурсамжтай аялал Туркт, Стамбулд аялж исэн. Тэнд л гоё. За дараагийнх стресс гэсэн үг байна.
Хямрал гэсэн үгтэй аль зураг илүү тохирох вэ гэж. Ямар бол. Зя эхнийх нь нэг уйлж байгаа жаал байна. Хоёр дахь нь бол нөгөө юу бахаа да. Нөгөө тооцоо, данс, одоо нөгөө тийм юмний төлбөрийн хуудас гэдэг юм уу те. Гурав дахь нь бол за цэвэрлэгээ. Дөрөв дахь нь бол цаг хугацаа юм уу? Цаг хугацаа. Миний бодлоор цаг хугацаа тий. Дөрөв дахь. Ер нь бол цаг хугацаанд хоцрох хамгийн амар хоцрог. Ерөөсөө л тий цаг алдчих болохгүй. Ямар би тэрийг л илүү үздэг. Аха. Бэлтгэлээсэн цаг алдчих болохгүй тий. Цаг бол алдчих. Хүнтэй биш цаг хугацаатай өрсөлдөө гэсийг сайхан үг гэдэг шүү дээ. Хин нэгэнтэй биш цаг хугацаатай өрсөлдөө. Яг зөв. За хөл өмэн бөөгнөрл гэсэн үгтэй аль зураг илүү тохирох вэ гэж. Хөл өмэн бөөгнөрл. Эхнийх нь бол юу юм бол? Эхнийх нь ойлгомжгүй маа. Хөл өмэн гэхэрч одоо 3 дахь нь л таах гэдэг. 3 дахь нь тий. 2 дахь нь бол яг олон хүн цугласан газар байна. Тэгтээ тоглолт юм аа да. Тий. Хөл өмэн бөөгнөрл. За энийг сонгох тий. Тий. За энэ хамгийн сүүлийн асуулт байна. Лидер гэсэн үг байна. Удирдагч гэсэн үгтэй аль зураг илүү тохирох вэ гэж. За. За их мундаг удирдагчид байна. Маргарет Тэтчер, Махамада Ганди, Жорж Буш, Теди Рузвельт. За эдний аль өдөрөл одоо мундаг удирдагч те. За Жорж Буш. Жорж Бушыг сонгох уу? За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан тийм ээ. За хариулт гарч ирсэн байна. За дотгошоо зүнч. Таны биед давмгаалдаг даавар эстроген гинэ. За хариултыг уншиж сонирхолъё. Таны гол зан чанар өөр нэмгэн, зөн совинтай, төсөөлөх чадвартай, дотгошоо. Ганцаараа байж өөрийн бодлын ертөнцөөр эсвэл дэлхийн ертөнцөөр чөлөөтэй аялахыг эрхэмлдэг, олон хүнд байдаггүй асуудлыг томоор харах чадвар танд байдаг, хүмүүст энэрэнгүй ханддаг хэдий ч юмсыг өөрийнхөөрөө хийхийг илүүд үздэг, эстроген давмгаалдаг хүмүүсийн жишээ бол Абрахам Линкольн, Махамада Ганди, Билл Клинтон гинэ. Зя ийм хариулт байна. За хэр нийцж чинь танихтай хоёул эхнээс нас ярилцаа бай тий. Өөр нэмгэн зүүн совинтай төсөөлөх чадвартай дотгошоо гэнэ ер нь хэр дотгошоо вэ та? Гэс тий дотгошоо. Бүх хүнтэй ингээл юмаа хэлцээд байдгүй гэсэн. Них ярих хүнтэй яриа шүү. Аха. За ганцаараа байж өөрийн бодлоо ертөнцөөр эсвэл дэлхийн ертөнцөөр чөлөөтэй аялахыг эрхэмлдэг гэж байна. Тий би ч өөс түрүү ярьжсэн шүү дээ. Тийм түрүүн бас ярьсан тий. Өдөө одоо аялах их дуртай гэдэг. За олон хүнд байдаггүй асуудлыг томоор харах чадвар танд байдгаа гэж байна. Энэ тал дээр нь та юу гэж үзэж байна? Гэхдээ одоо ерөнхийдөө л бас ийм байгаа тий. Олон хүнд. Одоо хин нэгний хараагүй юмыг хараад хүнд зөвлөх ч юм уу тий. Өөрийг нь мдээгүй зүйлийг нь хүнд хэлэх ч юм уу. Таны хувьд бас багш дасгалжуулагч болохоор тиймэрхүү зүйлүүд их байдаг байна. Байгаа тий. За хүмүүс тэдэрэнгүй ханддаг хэдий ч юмсыг өөрийнхөө хийхийг илүүд үздэг гэж. Тий. Түрүүн бас ярьжсэн тий. Хин нэгэнтэй зөвлөдөг гэхдээ эцсийн шийдвэрийг өөрөө гаргадаг гэж хэлжсэн тий. Ааха. За эстроген давмгаалдаг хүмүүсийн жишээ мундаг хүмүүс тий. Абрахам Линкольн, Махамада Ганди, Билл Клинтон тий. Ааха. За энэ сонжоо таны дотоод сэтгэлтэй дотоод ертөнцтэй хэдэн хувь нийцэж байна? Гэхдээ нэг бас нэг 85-аас 90% байгаа хоо тий. Ер нь сонирхолтой хариу гарч ирж байна тий. Ааха. За. За ингээд нийт 3 сонжоогоор сонжуулсан байгаа шүү дээ тий. Ер нь сонжуулахад хэрэг байна. Сонжуулахад хэцүү байв уу? Бас тийм амар биш юм байна тий. Гинтийн сонирхолтой асуултууд гарч ирээ тий. Та яг одоо миний асуусан асуултнуудад хариулж байхдаа өөртөө одоо би ийм хүн юм байна. Би бас ингэж юм биш үү гэж анализ хийж чадсан уу? Яг тийм бодлого төрж чинь тий. Асуултнуудаас би чи ерөнхийдөө ийм юм биш үү? Таны дотоод ертөнцийг хэр нээж харуулсан бол эднийг харуулчих шиг боллоо шүү дээ. За тэгвэл бидний нэвтрүүлгийн зорилго орших нь тэр манай нэвтрүүлэг үзэгчдэд бас үзэгчд за нэг л их булчинтай залуу гэдгээр л их мэдэх байх гэж бодож байна. За фитнес сонирхтгүй мэддэггүй хүмүүс бол тий. Ер нь тамирчуугийн дотоод сэтгэлдээ ямар байдаг юм бэ гэдгийг бас харж авсан байхаа гэж бас бодож байна. За ингээд манай нэвтрүүлэгт бас хүрэлцсэн тань маш их баярлалаа. За танай нэвтрүүлэг бас намайг одоо үрж оролцуулсан их баярлалаа. За мэдээж одоо 3 сард болох маш том тэмцээнд бас улсаа төлөөлөн явах гэж байгаа юм билээ. Монгол улсынхаа нэрийг бас тэр дэлхийд цороод бас амжилтыг гаргаад ирээрэй гэж хүсэн өрөмөр юм. За баярлалаа. За ингээд үзэгчдээ өнөөдрийн манай та санжуулгын нэвтрүүлгийн зочноор за Азийн авраг дорж оролцсон байгаа. Ингээд дараагийн дугаарт ямар хүн санжуулах бол хамтдаа сонирхоорой. Баяртай үзэгчдээ дараагийн дугаараар иргэ олцъя.